За өнөөдрийн маань сэдв болохоор хамтрагчийнхаа стрессийг хамтдаа хэрхэн хуваалцах вэ гэд сэдвтээ өнөөдрийн яриагаа төр даваагийнхаа хамтдаа хийх гэж байна. За энэ нь болохоор аюу нэг тийм жижигхэн сэдв юм шиг мөртлөө өөрөө бид нар ингээд гадуур гараад ажил төрөл хийгээд одоо ингээд нийгэмдээ ингээд оролцоотой амьдарч байгаа шүү дээ. Тэр хэрээрээ бид нар өдөр болгон одоо бас нөгөөний мэдээ үзэх, ажлынхаа хамт олонтой таагүй харилцаанд орчих гэдэг юм уу. Тэгэл янз янзын байдлаар л ер нь тэгэл одоо нөгөө нэг төвжрэлч гэдэг юм уу. Тэгээд стрессж байгаа шүү дээ. Янз янзын байдлаар тий. Тэгэхээр тэр одоо хамтрагччин гэртээ эрэхтэй стрессцэн бухимдсан ямар нэгэн байдлаар тэгсэн байж магадгүй стресстэйгүүч байж магадгүй тий. Гэхдээ ер нь өдөр болгон хоёулаа хамтдаа суугаад өдөр тутамдаа нөгөө чек ин хийн гэж ярьдаг шүү дээ. Тэгж хийхдээ хоёулаа нөгөө нэг стрессээ одоо хамтдаа бууруулах тий. Тэр нь өөрөө болохоор одоо нөгөө нэг илүү юм дотн харилцаа байгаа шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн илүү дотн харилцаа. Стрессцэн байгаа хүн чинь гэртээ ирэнгуудаа шууд нөгөө анхаарал халамж ингээл тавиал тэгж чадахгүй нөгөө бухимдсан байгаа юм чи хүүхдтэй ингээл фокус чадахгүй эхнэрийнхээ ярьж байгаа зүйлийг анхаарч чадахгүй тий. Өөрөө стресс юм. Тэгэхээр тэрнээс өмнө нөгөө одоо энэ жижигхэн чимшиг мөртлөө энэ яриаг ингээд хийгээс сурчих юм бол айгүй хосууд хэрэгтэй юм болов. Тэгэх юм бол нөгөө нэг гой дотн харилцаа маань ийм хүүтэн хүндий ч юм уу таагүй болохгүй. Тэр заримдаа бид нөгөө стрессийн зөв тайлалцаж хуваалцах чадахгүй байгаасаа болоод илүү нөгөө таагүй холдоод бухимдаад ингээд ийм сонин юм болоод ийм заримдаа тийм минут гардаг тий. Чи дээр болохоор бас айгүй тэгдэг байсан юм шиг санагддаг байхгүй. Тэгж хаяа алддаг байсан тий. Тэгээ хоёлаа юунаас эхэлдэг байсан гэдээ яриад эхлэх байраа. Чи гэж бодож байна. Үгүй ер нь яг тэгээд нөгөө өөрснөө мдэггүй стрессээ зөв тайлбарлахгүй бол дандаа нэг юм сөрөг юм сонин уур амьсгал гарч чаддаг шүү дээ. Тийм таагүй тухгүй тий. Эсвэл нэг юм нэг нь яг гадаа мэддэггүй тий. Тэгэхээр яг хоёлаа бол ер нь хоёул энэ дэр алддаг гэсэн тухайга ярил тий. Өмнө мэдтгүүл л шүү дээ. Зөв стрессээ яаж тайлдаг вэ тий. Тайлахт нь яаж туслах вэ хамгийн гол нь тий. Тэгээ хөвөний стресс үл яг хөвөндөө тэгээд өөрөө тайлаад янз янзын юмнууд төрлөөр бас ярьж болно тий. Гэтэ тэрний өмнө хосууд хамтран амьдарч байгаа хүмүүс тий. Ер нь хүмүүс хоорондоо бие биенийхээ стрессийг тайлахт нь яаж тусалт юм бэ? Яаж тусалж болох юм бэ гэдэг талаар ярилцж болох юм да. Харин тийм тий. Тэр нэг амар заавал нөгөө урт юм харилцан яриа байгаад их ерөөсөө шаардлагагүй тий. Өдөртөө нэг одоо нэг 20-30 минут гэдэл цай угаал суудаг шүү дээ. Эхнэрийг нөхрийгөө гаднаас орж ирэхэд тэр үед нь л ямар ч байсан зүгээр л юм хөнгөн стрессээ багсгадаг ингээ яриа хийгээд сурчих юм бол тэрнээс хойш нөгөө нэг юм бухимдаад байсан зүйл нь арилжиж байгаа хүн чинь гэр бүлдээ илүү төвлөрөөд анхаарад ингээ гоё байх илүү юм боломж одоо бүрдэж байгаа гэж харин болохоор бодоод идэг байхгүй юу. Тэгин ч гэсэн ер нь зүгээр юм байна гэд тий. Ер нь яг мэдээж хос хоёр гэл ярихаар зөвхөн нэгэн стресстэй гэсэн үг биш тийм мэдээж тий. Чи өсөртлөөр ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө гадуур өвчөд ирж байгаа яг миний зүгээс ч гэсэн гаргадаг байсан зүйлс нь ажил хийж байгаа ч юм уу гадуур явж байгаа ч юм уу олон цагаар ажиллаж байгаа ч юм уу тохиолдолд би л ганцаар илүү стрессж байгаа болов уу гэж боддог байсан байхгүй. Гэтэл яг үндэ бол хоёлаа нөгөө сүүлд нэг юм нийттэй юм байсан ш нөгөө ажилдаа ирүүлээ working is relaxing гэдэг. Ажил бол яг үндэ амралт юм аа гэд тий. Тэгээ яг бодсон ч юм бас заримдаа бол үнэхээр нэрээ гараад ажлыг явахаар хүн ингээд илүү стресс фри байдаг тохиолдол байдаг шүү дээ. Гэтэ ажлыг орж байгаа ч гэсэн стресстэй байдаг боловч зөв миний анзаарсан бас нэг чухал зүйл нь чиний хэлснээр бол гэртээ байгаа хүн ч гэсэн амар стресстэй шүү. Тийм шүү дээ тий. Тэр нь амар чухал юм шиг. Тэрийг зүгээр төдийлөн анзаардгүй юм шиг. Тэгээд илүү юм тэрийг зүгээр ойлгохгүйгээр тэнд бас юм харилцан хамааралтай хин адилхан нөхцөл байдал байгаа гэдгийг ойлгохгүйгээс болоод нэг тийшээ хацаачул айгу буруутчих юм шиг тий. Зөвхөн л эргэтийн стрессч идэг юм шиг. Эсвэл дандаа эмгтийн стрессийг гаргачихдаг юм шиг. Тийм бол ерөөсөө биш шүү дээ тий. Тий, хин юм стресс таа. Харин нөгөө нэг харилцан яаж бие биенийхээ стрессийг буруулах вэ гэдэг талаараа. За тэгвэл миний хариултаа хэлэх юм уу? Юун дээр хоёлаа яг алддаг байлаа. Анхандаа бол зүгээр мэдтгүү тэрийг зүг угаас ингэж хүлээж авч чадахгүй тий. Тэгээ нөгөө бэлэн биш байдаг ч юм уу тий. Би тэгсэн зүйлсэн л чамайг нэг ямар нэг юм стрессцэн тэрийг зүгээр ингээд зөвхөн хуваалцах байгаа, сонсогдох байгаа тий. Зүгээр л надад хэлэх байгаа, өөрөө хилээ тайвширч байгаа гэдгийг нь ойлгохгүйгээр эрэгтэй хүний нугас юм юу гэдэг юм бэ л та. Би нэг бүр айгүй олон хүний сонсч байсан нэг юм. Эрэгтэй хүний
хамгийн одоо давуу бөгөөд сул тал гэж байгаа байхгүй. Болохоор ийм solution oriented. Буюу дандаа ямар нэг юмд ийм гарц гаргалгаа хайчдаг. Ямар нэг юмыг заавал засахч идэг. Тэр зүгээр нэг юм байгалиасаа гарч ирдэг шууд юм интеншн юм байна л да. За энийг засчих. Өө энэ болохгүй юм. За би өчөө нь болчих гэдэг ч юм уу те. Тэр надад амар их бидэг байсан. Одоо даваа болон сул тал яас хэцүү мэд. Тийм байна тест. Даваа болон сул тал гэхгүй юу. Тэгээ мэдээж би болохоор тэрийг бас өөрийнхөө айгу даваа тал гэж болдог байсан. Би ер нь solution-ыг айгуусаа олдог. Яг стил даваа тал тэг мөн шүү дээ те. Гэхдээ яг харилцаан дээр ороод ирэхээр хүн юм ярих гэхээр өөдсөн solution хэлээд байдаг нөр айгу бүтүүлэг. Тэг хүнийг амар унтраадаг. Тэр нөө зөвлөгөө өгöd байгаа. Яг зөв. Нөгөө нэг эсрэгт яг тийм зөвлөгөөтэй адилхан болчихж байгаа шүү дээ. Тэгмүүд ингэсэн чинь ингэсэн юм аа тэгээд ийм байна гэдэг юм. Өдгүүл чи ингэлтэй. Тэгж болно шүү дээ. Ингэмээр байна уу? Чи тэгээж гэлээ. Тий. Тэгмүүд нөгөө нэг стрессээ ярих гэж ийсэн, уудлах гэж ийсэн, тавьшиж ийсэн хүн чи улам бухимдчихдаг. Тэрийг яриад зөвхөн тэрийг нөгөө онгоолгоод ойлгох хэрэгтэй гэж байгаа шүү дээ хүнд тий. Ойлгодоод тайвширхдах га тий. Гэсэн чинь урдаас нь зөвлөгөө хөр би ч хүн мэдэхгүй ш мэднэлтэй зүгээр л надад ийм аюулгүй 50 найдвартай орчих хэрэгтэй байсан юм аа тий. Тий. Би бол хамгийн том гаргадаг үзсэн алдаа нь ер нь бол тэр. Яг л зөвхөн би биш л тий. Зүгээр зөндөө болон одоо би ингээл зөндөө болон өөр хүмүүс сонсдог шүү дээ подкастууд авдаг ч юм уу тий. Тэгмүүд хэлж байгаа зүйлсүүд нь дандаа ирчүүдээ бид нэр ингэдэг шүү. Яг ингээл нэг юм ямар нэгэн байдлаар юм гарц гаргалгаа хэлэх гээд идэг шүү. Тэрийг ингээд хоош нь тавиарай тий. Асуугаагүй л бол гэж байгаа байхгүй тий. Асуул өстөө амар болон гоё solution хэлж болно шүү дээ тий. Хүн үнэхээр яг зөвлөгөө хэрэгтэй байх юм бол одоо аав ээж энийг хэлээд өгөөч, эсвэл ахаагч энийг хэлээд өгөөч, эсвэл миний найз чиний юу гэж бодож надад яг энэ дээр нэг юм зөвлөгөө хэрэгтэй нэгэд хүн үнэхээр танд итгэж найддаг тий. Танаас зөвлөгөө авмаар хам бол угаасаа асуун шүү дээ тий. Асуугаагүй байхад зөвлөгөө хэлчихээр буруутаад тий. Яг хөө тэрнээс гадна зүгээр эрэгтэй хүмүүсийн би төдийлөн гаргадгүй л байсан л та. Гаргадаг алдаа гэхээр дандаа нэг юм за юм сүртэй тий. It's not a big deal. Одоо нөгөө эмэгтэй хүн гээд өөрт нь хэцүү санкц юм хэлэхээр нь унтраадаг ч юм уу тий. За юм сүртэй. Чи нөгөө бусдын experience-ийг хүүлэх гэдэг. Яг зөв. Тийм алдаа юу нэг гаргадаг гэсэн л тий. Зүгээр гаргадаг юм шиг. Эрэгтэй хүний хувьд тэр юу ч биш хийж болно шүү дээ. Тий. Хин нэгний хүний чи өөрөө experience хийхгүй байгаа учраас нөгөө тэр чин болохоор чамд амар чичгэн чи нөгөө нэг амар зүгээр л боддоор нь хараад энэ нэг сүртэй биш юм шүү. Яагаад гэвэл чи тэрийг ингэж яг өөрөө ингэж мэдэрч байхгүй байхгүй тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг юм сүртэй эн чинь жижигэн зүйл юм шүү гэж хүлээж авдаг. Гэтэл яг тэрийг ингэ мэдэрч байгаа хүнд тэр чинь жижигэн зүйл биш байхгүй тий. Яг өвдөө шаналж байхад нь чи юм сүртэй юм бэ гэж хэлэхэр чинь яг тэр бусдын experience-ийг хүлчиж байгаа. Айгу бүдүүлэг үйлдэл бас болчихж байгаа. Тэр үнэлсэн санкцсан юм хэцүү биш гэж хэлж байгаа нь өөрөө үүсгэж байгаа шүү дээ. Мэдээж тэр мэдээж алдаг болдог. Тэгээд мэдээж хамгийн гол нь стрессээ тайлж зүгээр л хуваалцж ярьж байгаа тэр яриаг нь зүг сонсч чаддаг ч юм уусаал нэг юм татгалтай тааш шүү дээ. Тиймэрхүү л алдаанууд ерөнхийдөө гаргадаг болов гэж бодож байна л да. Зүгээр миний өөрийн зүгээс бол би тийм алдаа гаргадаг гэсэн. Тэгвэл нөгөөдөлт нь миний алдаа гаргадаг гэсэн. Ер нь миний хувьд ч юм болохоор ингэдэг юм санагдаад байт юм аа. Би болохоор нөгөө нэг чиний би болохоор бөөрөө бодоод нөгөө нэг стрессээ чамаа ингээл ороод ирэнгүүт те зүгээр л ингээл шууд ингээл надад тест өнөөдөр амар хэцүү байсан тийм байсан. Зүгээр л одоо ямар нэгэн байдлаар зүгээр юм надад их таагүй юм болцсон ч юм уу таагүй мэдээ сонсцсон ч юм уу байж байгаа л тэгэл зүгээр шууд чамд нөгөө нэг агуулга хэлэхгүйгээр би нэг зүгээр стрессээ тайлах гэж хэлж байгаа шүү гэж нөгөө урд нь агуулга хэлэхгүй эсвэл чи намайг зүгээр л сонсоод өгөрөө гэж хэлэхгүйгээр шууд ярьчдаг. Тэнгууд нь чи нөгөө нэг чи өөр оюун санааны бэлтгэлгүй байгаа хүн чинь шууд ингээд одоо solution гаргаж хэлэх гээл эсвэл ингээд чи өөрөө ингээд яхаа мэдхгүй сандраал те ингээд юм тухгүй байдалд орш хин юм тухгүй байдалд оршдог. Тэнгууд нь чи тэр яхаа мэдхгүй шоконд ороод эсвэл чимээг болчих штэ те. Тэгэхээр хөө чи ямар нэг юм хэлээч гээл те амар нөгөө нэг юм би хүнийг бэлэн биш те оюун санаагаа бэлдэж амжаагүй байхад нь ячаар айгүй ингээд буруутчихад байт юм санаац. Би болохоор нөгөө агуулга өрөө тавихгүйгээс болоод шууд яриад буруутчихдаг гэсэн. Нөгөө талд нь болохоор яг чамааг нөгөө нэг одоо ямар нэгэн зүйл дээр чи ажил дээр ингээд одоо тий одоо нэг хүн буруудаа үйлдэл гаргаал тий гэсэн мөртлөө тэрийг ингээд одоо юу гэх юм тий одоо юу гэж хэлэх вүлээ. За одоо нэг хүн байгаа л одоо ажил дээр нэг асуудал гарлаа гэж бодъё л та тий тэгчил чи тэрийгээ зүгээр ингээд одоо стресстэй л ярьж штэ тий одоо тий тэнгууд нь би ингээд шууд бас амар бодтойгоор хүлээж аваад
нөгөө хүнийхэн татвараа шүү дээ. Тэр нээр одоо ингээд бодоход бол амар нийтдэл юм шиг санагдаж байгаа юм л да. Одоо бодохоор тий нөгөө хүнийхэн талд орхон ч одоо бас хайшаа гэтэл ер нь бол яг ингээд амар шууд ингээд бүр яг дэнслээд те эн чи яг ийм юм биш үү тэр хүний өнцгөөс бодохоор ийм штэ яриа чинийхаас бодвол яг тийм л те тэр хүнийх ч гэсэндээ ийм тэгэхээр ийм юм биш үү яг ингээд дунд нь ааж ил ингээд дэнсэлж ингээд шилэх гээд байдагсэн гэтэл нөгөө хүн чи одоо стрессээ тайлаад зүгээр л бухимдж байгаа одоо энэ ажил дээр энэ хүний асуудал энэ битэрийн асуудал юм байсан гэд хүн зүгээр ярьж штэ те яриад өөр яаж байгаа болохоос биш тэр чинь өөрөө хүнийг шүүмжилчихэж байгаа юм бас те нэг талд нь одоо хамтрах гэх юм уу одоо хань ижлээ чи өөрөө шүүмжилчихэж байгаа гэсэн үг байхгүй дэнслээд те. Тэгээ тэр хүний чинь зөв шүү дээ. Чи яагаад энэ дэр ингэж байгаа гэхээр чинь буруутчихад байгаа байхгүй тий. Тэр бол би бол яг тэгж нэг 2 3 удаа бол яг гаргасан тий. Яг 2 3. Гэхдээ яг тэгж гаргаад тэгээ өөрөөсөө амар анзаараа тэгээ яг тэгэнгүүт нөгөө нэг чи ингэж амар шудуугаа хураагаад тэгээд яриха болоод тий. Тэгж байгаа чинь би амар тэр үс ярих ямар сонирхолтой болчихж байгаа тий. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Үгүй би чамаа нөгөө нэг шууд одоо нөгөө хүний ч хамгаалаад ерөнхийдөө бол чиний талд орохгүй амар ингээд бодоол нөгөө хүнийхэн талд орчиж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг чамд угаасаа аягүй хэцүү тий чи шууд ингээд чимээг болоод байж байгаа харагдсан тий. Тэгээ одоо сядалд нүүж ирснээс хойш тий нэ тэнийг 2 3 удаа яг тохиолдоод тэгээд би тэрийгээ бүр амар анзаараад тэгээд ингэж юусоо болтгүй юм байна. Тэгээд бүр амар сайн бүр ойлгож аваад би бас наа чин бол над бол бас яг тохиолдсон байсан зүйл шүү дээ. Чамаа ингээд бухимдаад ямар нэг юм ярингууд би бас нэг юм нөгөө рационал сэтгэлгээ шүү дээ тий. Яг юм амар юм бодитоор ингээд хараал тий. Гэхдээ тэр хүний яг тэгжсэн чи яг үндэ ч яг тийм биш л тий. Миний бодлоор мол гэлэнгээл тий. Зүгээр нөгөө чи стресстэй өөрийнхөө үзэл бодлыг хэлжсэн чи би тэрийг дотор ингээд амар зүг буруу гарна тэнсэж мэслээл тий. Тэгээ нөгөө ирчүүд хэлдэг шүү дээ. Юу ч болж исэн ихтрийн талд зогсон. Тий. Тийм үстэй. Юу ч хин хинэн л ер нь хин хинэн л юу ч болчихсон талд нь зогсчих чинь зүгээр л нэг экспрессээ зүгээр хуваалцах байгаа тий хуваалцаад гаргаад тэгээд дараа нь өөрийнх нь зүг бүрөө байсан үгдгийг тэр хүн өөрөө бодоод тэртээ тэгвэл ойлгох шүү дээ тий тэрэнд нь заавал яг тухайн үед нь үгүй яг чиний яг тэгж уурсан чинь нэг зүг биш л тий гэж хэлчих өөрөө угаасаа хин хинт амар тавгүй шүү дээ тий тэгэхээр чи нөгөө хань ижил хос хоёрын дунд харилцаа чинь зай олдчихж байгаа байхгүй тий ягаад гэвэл өөр хүний талд орчиж байгаа учраас тий хичнээн эхнэрийн чинь нөхрийн чинь одоо буруу байсан ч гэсэн тий бүр зөв дуугаа болоод нөхрийнхөө өмнөхнийхээ талд л орох хэрэгтэй тий тэгэхээр нэг чи нөгөө ихлэгтэй ярьжсэн шүү дээ нөгөө нэгнтэй юм ярьж байгаа нэг хэдхэн минут ч гэстэй би биндээ чин сэтгэлээс юм ярьж хуваалцж байгаа нь өөрөө тэр хосын харилцааг илүү дотн болгож байгаа гэж байгаа шүү дээ тий тэгээ юм ярихаар нүүдээс нь өгөөсгдөг ч юм уу сэний гаргадаг алдаа биш үү чи тэрийн гаргадаг байсан өгөөсгдөг ч юм уу солиушн одоо ямар гарц гаргалгаа хийдэг ч юм уу эсвэл шүмжилдэг ч юм уу тийм хүү зүйлсүүд яхаар чи яаж дараа нь дахиад нөгөө экспресс хийх юм бэ тэрийг дахиад яаж ярилцах юм бэ тэгэхээр нөгөө юм холдох бас нэг юм жижигэн алхам болж байгаа юм тийм амар жижигэн юм шиг мөртлөө өдөр тутамдаа бид нар юм бас ингэж гаргаад идэг юм жижигэн алдаанууд болчихж байгаа байхгүй тий тэр чинь өөрөө тэр жижиг алдааг нэлхийгэл харж холдоол байгаа байхгүй тий тэгээд тэр чинь уг нь эхнэр нөхөртөөгөө одоо дотроо болж байгаа бухимдж байгаа санаа зовж байгаа зүйлээ хуваалцаад ойлголцох юм бол би нэгээ илүү тусалж дэмжиж тий бас харилцаа гүнзгийрэхэд уг нь тусдаа шүү дээ тий дэлгэх яах өөр бас нэг яг зөндөл бол ингээ ярьсан чинь айгүй олон алдаа гаргадаг гэсэн юм шиг санагдаж байна л да. Тийм үү. Миний бас нэг одоо бодоход гаргадаг гэсэн алдаа залуухан байсан л да. Жохон залуухан л байсан гэсэн үг тий. Хэдэн жилийн өмнө чи 5 жилийн өмнө ч юм уу. Нэлээд олон жилийн өмнө чамайг стрессээ ярихаар би дагаад стрессчдэг гэсэн. Тийм. Би өөрөө дагаад стресстэй тий. Тэгээд ингээ чамайг бүр стресстүүлээд. Тэгээд сүүлдээ нөгөө нэг чи нэг юм дургуцаад тэр юм надад ярингууд нь би нөгөөдхөнд нь улам дургуцаад нэг дургуцж байгаа хитрхи илэрхийлээд ямар тэнийг юм бэ тий тэгсэн юм уу тий гэт ингээ илэрхийлэнгууд сүүлдээ чи наа гэсэн байхгүй юу тийм окей тэгвэл сүүлдээ стресс ч байгаа нь би болоо явчих жоо тэгэхээр чи амар тэгэхээр чи бүр амар хэцүү юм шүү дээ тэгэхээр чи нөгөө нэг чи намайг багтааж чадахгүй болчихсон тэгээ би чамайг би хүн стрессэд айлгчихсан чамайг бүр стрессэд айлгах болчихсон тий амар инээд наа чам болохоор нөгөө нэг бүр нөгөө нэг яг 5 6 жилийн өмнө Америкт ирчээд тий би тэгээ нэг сушины газар ажилладаг байсан байхгүй юу. Тэгээ нөгөө нэг сушины газар ажиллаад тэгээ нөгөө хойно нь болохоор нөгөө нэг одоо kitchen helper мөртлөө нэг яг одоо тоочл хийн штэ тий. Тоочийн тэнгууд нөгөө нэг одоо
dishwasher ингээд тустай байдаг тий. Тэнгүүд тэр нэг Клен гэж залуу байдаг гэсэн баггүй. Тэр бүр яг нэг юм Америк амар залхуу. Ер нь Америкт хүмүүс амар залхуу байдаг тий. Бүр амар залхуу тий. Тэгэл бүр яг ингээд ажил тарах болохоор тэр ажлаа хийхгүй алга болол уцаа оролдоод 0-д ороод ч юм ингээд алга болч. Тэгээд ингээд аяг тавнууд нь овоорол би ингээд явж чадахгүй надад амар хэцүү туслахаас өөр аргагүй болол заавал тэр аяг тавнаас нь ингээд угаалцах болдог. Эсвэл ингээд одоо нөгөө нэг уртаас ингээд захиалгууд орж ирэхээр аяг тавн байхгүй учраас өөрөө ингээд угаагаад тэгээд аяг тавндаа ингээд тавглаад хоолоо ингээд гарахаас өөр аргагүй нөгөөд чинь уцмцсан оролтоосгүй 0 мл ороод тэрэнд нь бүр ингээд бухимдаад нөгөө тим үнтэй ажиллаж үзээгүй тэг урд нь өөрөө бас ядчихад одоо дөнгөж Монголоос ирсэн тий тэнгууд нөгөө аяг тавыг угааж үзв одоо нөгөө одоо юу гэмдэ хүн төвчөр ажил хийж сураагүй л байхгүй та. Тэгээд яг тэгсэн өөрөө дээрээс нь стресс нөгөө хамт ажиллаж байгаа хүн амар юм залхуу ер нь бол нэг жоохон хогийн л гар байсан л та тий. Тэгээд амар бухимддаг тий. Тэгээ нөгөө нэг дөнгөж ирсэн байсан болохоор айгүй бухимдаад яаж тэрнтэй дийлэх юм мэдэхгүй. Тэг бүр ингээд бухимдаж гэртээ ирээ чамд ингээ яриад яаст гэлээ юм хүмүүс нэр яагаад юм байдаг анаас та нэр сонь залуу малуу гэл амар ингээд чамд ингээд та бухимдлаа яриад гэсэн чи шууд уртаас одоо тэгвэл ажилласаа гарчаач өөр ажил болоод хийчихгүй юу гэл те. Тэгээ өөр нөгөө нэг айгу тэгж хэлдэгсэн те. Тэгээ нэг хит хит удаа амар тэгж хэлээ те. Би сүлдээ би чамаас зөвлөгөө авахыг хүсэхгүй гэдэг. Амар инээд тэр чинь бас би тэр залууч бас амар дургуутсчдаг гэсэн юм. Би бүр өөрөө очиж хэлчмээр ч юм шиг те. Эсвэл бүр ингээд чи өөрөө одоо хэлээ чиний өмнөөс бүр ингээд очиод захирал махалч хэлээл те. Танаа энэ залууч нь манай их нэрд ингээд туслахгүй байна гэл бүр хэлчмээр санагдал амар стресстэй гэсэн. Харин тий одоо бодоход л амар жижигхэн амар инээдтэй зүйл юм шиг санагдаж байгаа. Гэтэ яг нөгөө нэг тухайн үед бол амар стресстэйсэн тий. Тэнгууд чи нөгөө нэг ажилласаа гарчаач өөр ажил хийгээч эсвэл захиралтай хэлээж амар шудраг биш вэ юм байна тийм ээ тий. Тэгээд нөгөө нэг одоо солиушн санал болгоход хараа амар хэцүү тий. Тэнгууд нөгөө нэг би болохоор ажилласаа гармаа хичнээн гармаар байгаа таагүй байгаа гэсэн тэр ажилд чинь бас нөгөө амар олон давуу талууд байгаа тий. Тэр чинь нөгөө тэгээд давуу талаа болохоор ганцхан хүнээс болоод алдчихмааргүй байгаад идэх тий. Тэгээд чи намайг ажилласаа гар гэхэр чинь тэр ажлуудын маань одоо миний одоо энэ ажил зөндөө олон давуу тал байгаа гэдгийг маань чи ингээд үгүйсгчихэд байгаа юм шиг болоод тэдээс юм санагдал. Тэгээд чи өөрөө стресс чинь тэгэхээр би ч ямаг стресс ч юм одоо яах вэ гэлтэй. Яг бодохоор зүгээр илүү тийм миний зүйлсээ зөвхөн өөрийгөө бодчихж байгаа юм шиг л харж байгаа сан бодчихсэн л дараа нь бодоход бол тэг чамаа бодохгүйгээр чиний ажлыг бодохгүйгээр би өөрөө дахиж стрессмээргүй байгаа болохоор л тэгж хэлж байгаа юм шиг тий. Би өөрөө дахиж стрессмээргүй шүү дээ. Тэр залуу дахиж сонсмааргүй шүү дээ. Тэнгүүд өтгөл ажилласаа гарчаач тий. Гэдэг ч юм уу тий. Гарчууд л асуудал шийдэх чинь юм шиг тий. Харин тийм ээ тий. Тэнгүүд за хоёлаа тэгвэл одоо хоёлаа ер нь яаж би бинийгээ сонсоод энэ алдаануудаа ер нь аягүй сайжруулсан гэж боддог юм нээр. Миний бодлоор мэдээж илүү юм анзаарсан. Болохгүй буруу хийж байгаа зүйлсүүд чинь нэг юм уу хоёр юм уу нэлээд тавтагдаад ирэхээр угаасаа хилдэг штэ тий. Яг чи нөө илүү юм нэгдтэй байдаг болохоор чи битээ наа зөвлөгөө өгөлдөө. Би ч зөвлөгөө асуухгүй штэ гэдэг ч юм уу тий. Эсвэл чи битээ дагаж стресстэй тэл та тий. Би зүгээр л ингээл ярих чагаа штэ гэл тий. Тэгээ нөгөө хамгийн надад айгүйх тусалсан юм нь чи нөгөө контекст тавиад тий. Юу ярих чагаа вэ гэдгийг хэлчихэнгүүт над тэр нь тийм хүнд зүйл биш. Би зүгээр л анхааралтай сайхан сонсоод чиний талд ороод ямар сони юм бэ тийм үү тий. Би ч гэсэн чиний оронд бийсэн бол би бас стресстэй юм байна гэдэг ч юм уу тий. Чиний талд ороод ирж байгаа штэ. Тэгвэл амар хөвчлэн ингээл заримдаа ажил руу явж идэг ч юм уу энд машин барил авч чиг залгадаг штэ тий. Залгах хэвээр. За хараа зүгээр сонсож байгаараа би зүгээр газ нэг юм хилээд хийхгүй яг болохгүй нэ гэх тий. Тэгэл хилдэг шүү дээ. Энд гэсэн чинь гэсэн тийм байна. Тийм болохоор ийм байна гэсэн чинь ингэсэн байна гэл тийм үү. Тэгэл яа цаа сайхан болчлаа. Цаа баяр таа гэж бодсон. Яа энэ тийм ээ. Тэдгээр зүйлсийг бол ингээд хүн хүлээж аваад тий сонсоод чамайг тайвшруулад илүү сурж байгаа гэх юм уу. Тийм. Заавал нөгөө нэг одоо эрэгтэй хүмүүс сонсож байгаа юм бол эхнэр чинь ингээд чам руу залгаад юм эсвэл ингээд ярьж байгаа нь өөрөө тэр ингээд бүр өөр дээрээ хүн дээр хүлээж аваад тий бити тэгж хэмзэлж байгаа. Зүгээр л эмэгтэй хүмүүс заримдаа яриад ингээд гаргацгаараа тэрний өөрт нь бүр ингээд амар том тус дэмжлэг бол болдог тий. Яг зөв. Ер нь бол яг үгүй төвхтэй юм шиг санагдаж магадгүй. Тий төвхтэй юм шиг санагддаг тий. Илүү юм хийж байгаа юм шиг санагдаж магадгүй тий. Чамд ямар ч хамаагүй юм шиг санагдаж магадгүй тий. Гэхдээ
эхнэр чинь хин нэгэн хүнд тэрийг ярмаар шүү дээ. Тэ хамтрагч чинь хин нэгэн хүнд, нөхөр чинь ч юм уу хин нэгэн хүнд тэрийг ярмаар шүү дээ. Тэгвэл тэр ярьдаг хүн нь чил баймаар шүү дээ. Тэ одоо чиний хувьд би л баймаар шүү дээ. Би ч юм уу өөр хин нэгэн хүн лүү залгаад тэг өөр тохиолдсон зүйлсээ ярьдаг. Над руу ярихаас өмнө тэ хин нэгэн өөр хүн лүү яриад тэгээ стрессэс тайлдаг би үл амар сонирм биз дээ. Тэгэхээр чи би чиний нэгдүгээр хүн биш байгаа зү тэ. Би чиний нэгдүгээр сонголт биш шүү дээ. Тэгэхээр тийм баймаргүй шүү дээ. Тэгэхээр чи нөгөө энэ хүнд ярихаар нөгөө аюултай. Яг зөв. Эргээд аюул чаддгүй. Яг зөв. Тийм учраас өөр хүн рүү залгаад өөр хүнтэй яриад ингэ тайвшаад шүү дээ. Тэгэхээр чин тэр чи өөрөө нөгөө одоо эхнэр юм уу нөхөр юм уу нөгөө нэг одоо шүмжлэлгүй найдвартай орчин бүрдүүлж өгч чадаагүй учраас өөр хүнтэй яриад тэр стрессээ тайлаад байгаа байхгүй юу? Тийм. Тэг өөр хүнтэй яриад өөр хүнтэй стрессээ тайлаад чамаас өөр чухал хүнтэй тийм өөр хүнтэй чухал юм яриад хаар чинь яаж та хоёрын хоорондын харилцаа илүү хамгийн шилдэг гүнзгий болж чадах ойр дотн байх юм бэ тийм гэж боддог нөгөө яг яагаад энийг ярьж чинь гэхээр жишээ хүүхд дээр гарч ирдэг жишээ байдаг шүү дээ тийм миний бодлоор бол одоо жишээ нь миний бодлоор миний уншсанаар тийм зүгээр хүүхдийн номер 1 сонсогч нь чи өөрөө баймир шүү дээ хүүхд ч гэсэн адилхан харилцаа шүү дээ тийм гэт хүүхд чинь хин нэгэн сайн найзтай ч юм уу эсвэл өөр хин нэгэн хүнтэй ярьдаг ч юм уу эсвэл өөр хин нэгэн хүнээс амьдралынхаа чухал зүйлсийг асуудаг байвал амар утгагүй зү тий би тэгж боддог би бас хүүхдийг аягүй тэгж ярьдаг байхгүй ямар нэг юм болвол би л чамайг хамгийн сайн сонсно шүү гэдэг ч юм уу тий яг л адилхан шүү дээ харилцаан дээр би ч гэсэн чамд ямар нэг юм болвол надад л хэлээрээ тий би ч надтай л хуваалцаарай нэгдүгürt тий бид ч тийм л байвал илүү ойрт сайхан байгаа юм шиг санагдаж байна л да харин тийм тэгээ нөгөө таадтай нөгөө сануулад ингээ хэлэхээр өдөр болго ингээд ярихдаа ямар ч байсан чадвал мэдээж хүүхдүүдтэй болохоор тийм гоё төгс юм одоо саадгүй те чимээгүй юм тухтай орчин бараг бүртнэ гэж бол бидний хувьд бол бараг л байхгүй те. За нэг хүүхдээ бол ингээд гайгүй бах те 2 3 4 гэхээр ингээд бүр дистракшн амар ихтэй болчихно те. Тэгэхээр чадах ятгаараа чадвал те ямар нэгэн байдлаар нөгөө нэг чимээгүй одоо юм дистракшн нөгөө орчин бүрдүүлээд тэгээд нэг 15-аас 20 минут тий чадвал нэг 30 минут би биндээ зарцуулаад за яг дунджаар 20 минут л гэхэд тий өдөр болгон ятаж нэг 7 хоногийн 4-5 өдөр хоорондоо ингээд стрессж байгаа зүйлээ ч юм ингээ яриа гаргацдаг өдөрт нэг жижигэн зүйл болсон ч биш болно ш тийм биз дээ тий нэг мэдээ уншаад ус орныхоо төлөө санаа зовсон байж болно ш тий тэрийг хуваалцмаар гэж болно ш тий тэрийг ингээ сонсоод өчтөг тэгэнгუთ нөгөө нэг түрүүний хариус хэлжсэн ш тий нэгэн заавал яриад авах биш тий орж ирэнгуудаа нөхөр нэхнэрээсээ минь өдөржингөө гэртээ исэн стресссэн үү яасан хүүхдүүдтэй хэцүү байсан уу ядарсан уу гэд асуух жишээний ч юм уу тий. Хин мэдээж хэрэг хоёр хүн одоо хос хоёр ярьж байгаа юм чи хин нэгэн төрүүлээд ярих болно. Тэгээ түрүүний ярьсан нөгөө 20 минутаа нэг хүн чинь бас нэг мэдрэмжтэй юм чинь тий нэг 10 цаашаа тэгтээ ядч ингээ харж агаад нэг тий дунд харилцсан чадах ятгаараа нэг 8 минут нэг 12 минут ярьдаг ч юм уу ингээд тий. Тэгээд эхлээд нөгөө хүн маань ингээд яриад энэ маань зүгээр ингээд сайхан яриад стрессээ тайлж байгаа шүү. Тэгэхээр ингээд сонсож байгаа хүн нь сайхан өдрөө нь хараад анхаарлаа хандуулад тий. За тэгээд одоо ингээд надад энэ юусээ таалагдсангүй энэ хүн одоо миний уурыг хүргэлээ энэ тэгж хэлсэн юусээ таалагдсангүй биш. Харин тийм байна. Би ч гэсэн яг чиний нас сонссон зүйлийг хүн надад ингэж хэлсэн бол яг надад тийм л санагдах юм байна тий. Яг чамайг ойлгож байна харин сонсож байна тий. Яг л надад чамтай адилхан мэдрэмж төрөх юм байна гэдэг ингээд нөгөө хариу үйлдэл үзүүлээд тэр тэгж хариу үйлдэл үзүүлж байгаа нь өөрөө тэр хүнийг ойлгож байгаа тэр хүний оронд өөрийгөө тавьж байгаа одоо empathy одоо үзүүлж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгээ тэрнийхээ дараа тодруулмаар байгаа зүйл байх юм бол тодруулж юм асуугаад тий асуулт асуугаад тэгээ нөгөө хүн ч овоо яриад ингээд тайвшраад ирэхээр миний ард өөр нэмж ярмаар юм байна уу дутуу ярьсан зүйл байна уу тий хангалттай гоё ойлгохгүй ярьж чадсан уу сэтгэлээ онготлоо ярьж чадсан уу гэд ингээд асуултууд асуухааш нөгөө хүн чинь ёо за харин сайхан боллоо гэхэд тийм ээ гэх юм бол окей тэгвэл харин одоо саяны чиний ярьсан асуудалтай тусалж чадхаар юм байна уу гэд яриагаа дуусгадаг ч юм уу тий үгүй гэд тэгтэл нэг жоохон юм бухимдал байх шиг байна тэг юу вэ тэгвэл яри л та тэг үргэлжлүүлээд ярьж болно ш заавал харин ярих шаардлагагүй чи яар гэд ингээд үргэлжлүүлээд нөгөө хүнээсээ одоо яриаг ингээд одоо сонсоод өгч бас болж байгаа байхгүй тий. Тэгээ дахиад нөгөө хүн чи яриад тэгээ за одоо л нэг гой боллоо. Яг нэг гой ойлгоцсон юм шиг боллоо. Хамаг юмаа нэг гой сэтгэлээ онгоотл ярьж чадлаа гэсэн үед нь за гэд тэр үед нь угаасаа нөгөө хүн чи эргүүлээ тий. За миний яриа одоо ярьта чиний хэлж гэд тий. Миний яриа ярмаар байна уу тий. Ярих юм байвал яриад ярих юм байхгүй бол за гэд. Тэгээ тэр өдрийнхөө ч юм уу тий ярмаар байгаа тэр нэг одоо стрессээ багасгахгүй харилцаа яриагаа ингээд яриад дуусгачих болж байгаа байхгүй тий.
Тэр бол угаасаа нөгөө стрессийг мэдээж харилцааны хоорондох стрессийг угаасаа нөгөө харилцан ярилцчихэж л хийн гаргаж байгаа юм шиг санагдаж байна л та. Надад бол тэгдэг юм шиг тий. Тэгэхгүй ингээл нэг нь стрессцэн тэгэл нийлээл хойлоо цуг суугаад кино үзэл стресс нь тайлгдана гэсэн үг байхгүй шүү дээ. Тэгээ мэдээж тайвширна. Тэгэхдээ стил тэр хүн ямар нэгэн байдлаар сэтгэл санаа тавгүй шүү дээ. Тэр нөгөө хамтдаа байгаа хугацаанд нэгдүгээрт ярилцдаг тий. Хоёрдугаарт хамтдаа ямар нэгэн байдлаар цуг активити хийдэг тий. Гэтэ зүгээр заавал ярилцаа суухгүй ш сандаа одоо чинь манай гэр бүл бол гараад айгүй халахдаг шүү дээ тий. Алхаа явж байхдаа ярилцах ч юм уу. Эсвэл машин бариад явж байхдаа ярилцах ч юм уу. Айгүй гоё гэдэгтэй ер нь. Тийм тэгж бас айгүй болно те. Тэгээ нөгөө хамгийн гол зорилго нь болохоор хоорондоо маргалдчаал стресстгээс гадна бид нар чинь бас орчин тойрон сонсож байгаа одоо нийгмээс шалтгаалаа зөндөө олон зүйл бухимдж байгаа шүү дээ тий. Ажил, мэргэжил гэл зөндөө олон зүйлээс шалтгаалдаг учраас тэгээ тэр гадаад стрессүүдийг яаж хамтдаа авах вэ гэдэг тухай одоо миний хувьд бол өнөөдрийнхөө дугаараараа айгүй ярихыг хүслээ тий. Тий. Яг зөв. Ер нь бол гадны нөлөө ажлаас орчиж байгаа нөгөө миний нэг юм анзаардаг зүйл үүдэх шүү дээ. Гараад явахаараа энерги зарцуулаад тэндээс эргүүлээд олж байгаа зүйлс нь хөвчлэн дандаа стресс үүдэх нэг хэцүү. Тэгээ тэрийг гэртээ ирээд хааш нэг юм мэдтгөө гатаа нөгөлгөөд орчиж чаддгүй заримдаа тий. Тэрүүгээ тохиол үнээр орж ирээд стресс байгаа хэцүү байгаа зүйлсээ ярихаас өөр арга байхгүй яриа тавьшраад тэгээд ингээд гэр ондох тайм байдаг ч юм уу тий. Гэтэ мэдээж энэ тэр бас нэг хувь хүний стрессийн талаар ч юм уу тий. Хувь хүн өөрөө стресстэй хариуцлага тооцох хэрэгтэй тий. Өөрөө бас тэр тэгээд дийлэх ёстой шүү дээ тий. Тийм болохоор мэдээж орж ирэхээс өмнө чадвал гэртээ орж ирэхээс өмнө тэр заавал их нэртэйгээ гэр бүлтэй авчрахгүйгээр гатаа үлдээж болох стрессүүд байгаа шүү дээ тий. Тэр болгоны гатаа үлдээгээд мэдээж эргэтэн үед хамгийн шилдэг арга бол хамгийн байдлаар спортоор хичээлэх, өсөө гаргах ч юм уу тий. Тийм хүзүүсэд илүү анхаарал тайлбарлах тиймэрхүү жижиг сажиг стрессийг мэдээж авчрахгүй л явуулсан шүү дээ. Чадгаа ятгаараа өөрөө мэдээж хэрэг нэг стресс байгаа зүйлээ анзаараад нэлээд процесс хийснийхаа дараа гэртээ орж ирээд нөгөө ярих тий. Зарим үед чинь тэр нэг хоорондоо ярьж байгаа 10-20 минут чинь бол хангалтгүй байж магадгүй шүү дээ тий. Тэгээ нөгөө нэг одоо ялангуяа эмэгтэйчүүд бид нар чинь нөгөө нэг одоо тэрийг ингээд ирчүүдэд дэмжиж нөгөө ойлгоод стрессээ ингээд бууруулах гад төсөө гаргах гад одоо ингээд нөгөө спортоор хичээлэх гэдэг тахт нь тэрэнд нь ингээд туслаад тэгээрээ яваарэ гэд тэ. Стресстэйгүү байсан ч гэсэндээ дараа нөгөө нэг хөлсөө гаргацсан тэ тэр хүн чинь стресс орж ирэхэд хүлээж авах чадвар нөгөө угаасаа айгуу сайн байгаа байхгүй юу? Mentally, physically гэж ярьдаг шүү дээ. Тэг угаасаа айгуу сайжирчдаг. Тийм болохоор эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд тэ одоо ирчүүд маань илүү нөгөө нэг сэтгэл мэдрэмжээ дотгошин залгаас сурцсан тийм дадалтай болсон байдаг тэ. Эмэгтэйчүүд бол яг бид нэр өссөн үедээ ингээл таагүй зүйл болсон бол ингээд шууд л тэрийг илэрхийлээд яриад стрессээ ингээд тайлчих тийм одоо юм мэдрэмжээ илэрхийлэх юм чадвар арай илүү өндөртэй гэдэг ирчүүдийг бодход тийм болохоор ирчүүд маань ингээд чадах хятгаараа ярих гад нээлттэй байхад нь одоо тэрэнд нь илүү бэлтгэлтэй байгаа тийм сонсох дадлыг өөртөө аягүй сайн суулгаад авчих юм бол ирчүүд маань хэрэгтэй бас дээрээс нь сая хэлсэнчлэн нөгөө спортоор хичээллээд тэр спортоор хичээлснээр тэр хүмүүс маань ирч хүчтэй энергитэй дээрээс нь стресс нь буурдаг болохоор спортоор хичээлэхэд нь тэднийгээ бас нэмжээрэй гэж та хэдээсээ хүсье. Тэгээд бид хоёр болохоор одоо хин нэгэн маань стрессцсэн байхад тэрийн нөгөөд нэг сонсохтой юун дээр их алддаг байсан тухайгаа бол зөндөө ярьчлаа тий. Сүүлд нь яаж сонсвол зүг байдаг вэ? Бид хоёр бас яаж сайжруулсан бэ гэдэг тухайгаас өнөөдрийнхөө дугаартаа чадах хятгаараа ярьлаа гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нөгөө нэг зорилго маань гэхээр тэр хүнийхээ стрессийг бууртна, тэр хүнийг ойлгоцсон мэдрэмж автална бидний хувьд сонсох болохоос биш тэр сонсож байгаа нь өөрөө дэмжлэг айгүй том тус юм а. Тэрнээс биш нөгөө шууд зөвлөгөө өгөхтэй өөрийнхөө бодол санаагаа хуваалцах нь тийм чухал биш юм а гэдэг өнөөдрийн маань дугаарын ерөнхийдөө гол санаа байлаа. Гэр харилцааны тухай подкастын маань 20 дахь дугаар тэгээ нөхөр битээрийн хамтын 10 дахь дугаар ингээд өндөрлөж байна. Тэгээд гэр гівийг сонсоод харилцаагаа эрүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Эх 7 хоногт миний соло дугаараар уулзлаа. Түр баяртай.